За тэгэхээр бүгдэнд чинь баярлалаа. За ямар ч сан нэлээ олон хүн хандлаа. За тэгээд ямар ч сан миний явуулсан холбоосоор ханхи сурчлагаан дээр дарсан баг гэж найдаж байна. За тэгээд сая над руу нэг хүн орж ирээд би нэг ийм вебсайт хийсэн ингээд надаа өөрийнхөө вебсайтыг сонирхууллаа л да. За би тэгээд энэ вебсайтыг хараад юу гэж бодсон бэ гэхээр энэ бол static вебсайт. За тэгээд static вебсайт нь ямар ялгаатай байдаг вэ гэхээр за одоо энд namisoft.com за энд static вебсайтын талаар тайлбарласан байгаа. Ерөнхийдөө вебсайтыг бол дотор нь static, dynamic, portal гэж ерөнхийдөө 3 хаадаг байгаа. За тэгээ static вебсайт нь болохоор ерөнхийдөө дундаж үнээрээ бол 250,000 төгрөгийн үнэтэй байдаг. За тэгэхээр та static вебсайт хийгээд сурчвал 250,000 төгрөгөөр хийгээд авах боломжтой гэсэн үг. За тэгээ энэ маань маш амархан байдаг. Энэ dynamic вебсайт гэдэг нь болохоор арай үнэтэй. Тэгээ портал вебсайт нь бүр үнэтэй байдаг. За тэгээд static вебсайт гэдэг нь хамгийн анхан шатны вебсайт гэсэн үг. За тэгээ энэ нь болохоор ерөнхийдөө удирдлагын систем бол веб удирдлагын систем бол байх боломжгүй. Тэгээд хуудасны тоо хязгаартай. Тэгээ ерөнхийдөө удирдах хэсэг байхгүй, зөвхөн танилцуулга вебсайт хийхэд тохиромжтой байдаг. Энийг хвчлэн албан газрууд бол танилцуулга вебсайтаар ашигладаг. За тэгэхээр static вебсайтыг яаж хийдэг вэ гэхээр хамгийн ихний ээлжинд за манай сайтаас одоо би нэг хэдэн минутын дараа за нэг 10-аас 20 минутын дараа static вебсайт гэдэг энд би нэг булан нээн. За тэгээ би тэр булан дээрээ болохоор юу хийх вэ гэвэл би static вебсайтуудын бэлэн загварууд тавих болно. За тэгээд тэр бэлэн тавьсан загваруудаас ингээд та татаж аваад задлахаар дотроо ерөнхийдөө HTML-ээр ингээд бүх хуудаснуудтайгаа байж идэг байна. За тэгээд одоо чинь эхлээд би index гэсэн хуудсыг нээж өгье. За index гэх хуудсыг нээхэд вебсайтын загвар маань тэр чигээр ингээд гарч ирнэ. За тэгээд гарч ирсэн загвар дээрээ юу хийх вэ гэхээр та яг ямар газрын сурталчилгаа ч юм уу эсвэл танилцуулга хийх гэж байгаас шалтгаалаад загвараа засна гэсэн үг. За тэгээд энийг notepad дээр нээгээд за би хамгийн ихний ээлжинд за би титлийг эхлээс солиё. За энд ингээд superweb HTML5 CSS3 гэ HTML5 дээр хийгдсэн загвар байж байна. За үүнийгээ би за туршилт вебсайт гэд нэрлэжээ. За үнийгээ сэвлээд refresh хийхэд туршилт вебсайт ингээд солигдож байгаа. Гэх мэтчлэн ерөнхийдөө солих боломжтой байгаа. Одоо жишээ нь энд цэснүүдийг одоо home гэсэн цэснээс доош нэгдээд эдгээрийг солио гэх юм бол доошлоо явахаар энэ чинь home гэж байна. За би үүнийгээ одоо солиё. За би энийг ерөнхийдөө за нүүр болгочихъя. За үүнийг ингээд сэвлээд refresh хийгүүд за нүүр гэж солигдож байна. Гэх мэтчлэн ерөнхийдөө вебсайтынхаа загварыг ингээд HTML дээрээс нь харж агаад өөрчилждэг байна. За тэгээд одоо энд жишээ нь за би home гэд за энд чинь colors гэд одоо цэсэн дотор light background гэд за энд blog гэж байна, templates гэж байна, columns гэж байна. Эдгээр дотроо ингээд ерөнхийдөө юунууд нь байж байгаа. Бүрэн загвараараа байж байгаа. За би энэ footers гэсэн энэ дотор би за tables гэж байна. Tables дотор одоо чинь хүснэгтнүүдийн жишээ загварууд ингээ байх жишээний. Гэх мэт чинь та энэ бүх хуудсыг бол ашиглах шаардлага байхгүй. За тэгээ энд one slider, slider 2 гэдэг ингээд холбоосууд байж гин. Гэх жишээний эдгээрийг би одоо солих бүрэн боломжтой гэсэн. За энэ superweb гэсэн логог солих боломжтой. Эдгээр маань хаана байгаа вэ гэхээр images дотор та зургнуудыг одоо эдгээр зургнуудыг засварлаад тэгээд HTML хуудаснуудаа орчуулад ерөнхийдөө тэгээд юуны static вебсайт маань маш хурдан бэлэн болдог байгаа. За тэгэхээр хэрвээ яг та static вебсайтын загвар үнэхээр хэрэгтэй би static вебсайт хийж сурмаар байна гэх юм бол яг энэ хүү миний оруулсан мэдээллийн доор сэтгэлдээ бичээд би яг ийм вебсайтын загвар хэрэгтэй байна гэсэн нэг сэтгэлээ бичих хэрэгтэй байгаа. Тэгээд энэ бичсэн сэтгэлээр чинь би яг хэрэгцээтэй загваруудыг байнга оруулж өгөх болно. За тэгээд үүнээс гадна өдөрт энэ сурталчилгаан дээр нэг дараад яг түрүүнийх шиг энэ сурталчилгаан дээр нэг дарвал би төлбөртэй загваруудыг татаж аваад
үнгүү татахаар тавьж өгөх боломжтой байгаа. За тэгээд лайк дээр мэдээж лайк дараад фэйсбүүкээр нэвтэрч ороод сэтгэлдээ бичсэн тохиолдолд би одоо манай сайт руу улам их хүмүүс ханддаг болно, хэрэглэгчтэй болно. Тэр талаараа би илүү их дэлгэрэнгүй гой мэдээллүүдийг бэлдэж оруулах байхаа. За тэгээд би хамгийн ихний ээлжинд энэ загвараа ерөнхийдөө доор нь туршилтаар одоо демо болгоод би оруулъя. Ерөнхийдөө энэ байдлаар загварууд маань яг бүрэн хуудастай бүх хуудастайгаа орох боломжтой гэсэн. За тэгээ энэ хүүхдийн би хийсэн сайтыг ингээ харахад бол энэ ерөөсөө л ингээд нэг 5 хуудастай юм байна. За энэ хуудас нь болохоор одоо ерөнхийдөө бидний тухай ингээд бас яг л саяных шиг орчуулсан байна. Зургийн сан гэхэд чинь нэг хідэн зураг оруулсан байсан. Яг энэ байдлаар статик вебсайтыг одоо зүгээр ямар ч мэдлэггүй хэрнээ зөвхөн монгол англиар бичиж чаддаг байхад л бүрэн хийх боломжтой гэсэн үг. Энүүгээрээ та өөр албан газрууд дээр очиод би статик вебсайтыг чи хийгээд өгөө гэх боломжтой. За тэгээд мэдээлэл таалагдсан бол мэдээж доор нь сэтгэлээ бичээрэй. Тэгээд дараагийн мэдээ дуусах.